За монгол хэлд. За дуунд юуны тухай өгүүлж байна. Дээрээ дууны үгийг эргэн саная. За аз жаргалтай хэмжээлээрээ найр тавин өрөө амжилт бүтээлийн дээрээ бэлэг барин мөхтий эвийн халуун сэтгэлээ өвөрлөн ирээрээ эрхэм таныг урьж байна. Манай дээрээ За цаашаа үргэлжлэе. За хүмүүс ямар тохиолдолд бусдыг гэртээ урьдаг юм бол за дэвтэртээ бичээрэй. За хичээлийн сэдэв зорилгодоо тохируулан урилга бичнэ. Өчигдөр бол урайлга бичиж үзсэн байгаа. Өнөөдөр урилга бичнэ. За бид өнөөдрийн хичээлээр урилга гэж юу болохыг мэдэх, урилгын бүтцийг мэдэх, урилга бичиж сурнаа. За урилга гэдэг нь юу юм бол body ирүүлэхээр хүндэтгэн дуудах мэдээ юм аа. Ирүүлэх гэдэг нь гэртээ болон албан газар ямар нэгэн баяр ёслол үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урин дуудсан мэдээ юм аа. За урилгыг бичихтэй. За эхлээд хэнийг урьхаа? Юунд урьхаа? Хизээ хаана ирэхийг хэн урьсныг бичнэ. Ийм дарааллын дагуу урилгыг бичих байна. За урилгын жишээ байна. За сурах хариун үзэд минь сэтгэл харангүй тусалдаг хүний дэд аав ээжтэй хүү охин танд баярлалаа. За эрхэм хүндэтгээд таны урьж байгаа хүний нэр байна. Таныг цогцлбор 1-р сургуулийн Б Эрдэнэ Туяа багштай 3Г ангийн хамт олноос зохион байгуулж буй аав ээжтэй баярлалаа. Чин сэтгэлийн илгэмж бяцхан тоглолтыг бүрэлдсэн эрхийг урьж байна. Тоглолт 2014 оны 1 сарын 10-ны 16 цагт сургуулийн урлаг зааланд болно. За 3Г ангийн хамт олон. За урилгын нэг жишээ байна. За тэрийн даалгаварт за найздаа сургуулийн урлагийн бага наадмын урилга бичээрэй. Хамгийн дотны хүндээ сар шинийн урилга бичээрэй. За 2 урилга бичнэ гэсэн үг ээ.